Сайн байцгаана уу? Happy Workplace podcast-ийн маань ээлж нэгэн дугаар эхэлж байна. За, манай подкаст орохгүй бас нэлээд удлаа. Одоо бид бүхэн үргэлжлүүлээд илүү ажлын байрны сэтгэл зүйн үндэстэй холбоотой сонирхолтой контентуудыг бэлтгэж та бүхэндээ хүргэхээр зорж байгаа. За, номон гэрэлтгээ судлаачийн үед ажлын сайн уу? Ойрд юу хийж байна? Сайн байгаа. Тэгээд наадмаар баг зэрэг амраад хөдөө явсан, гоё байсан. Тэгээд одоо буцаад ажиллаа ороод подкастаа үргэлжлүүлж хийж байгаа да. Баяртай байна, сонирхолтой байна. За тэгэхээр өнөөдрийн подкастын маань сэдв болохоор fun at work буюу ажлын байран дээр баяр баясгалтай хөгжилтэй байх ер нь боломжтой юм уу? Тэр талаар одоо үзэгч сонсогчдод илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм аа. Тэгэхээр энэ сэдвийг эхлээс өмнө ер нь хүнд хөгжилдөх одоо тийм шаардлага байд юм уу? Хүн ер нь тийм хөгжилдөх хэрэгцээтэй байд юм уу? Тэр талаар ирвэл. Хүнд мэдээж олон төрлийн хэрэгцээтэй анх дагч хоёр дагч юм уу? Наазахын одоо юу гэдэг чинь хоол идэх хэрэгцээ. За тэгээд тэр хэрэгцээг илүү тодруулах юм бол хүн ингээд тодорхой төрлийн одоо шим дэжээлүүдийг авч иж бидний хоол илүү эрүүл, бие махбод маань илүү эрүүл доктортой байна гэж үздэг тий. Тэгээ яг энэ санаан дээр бид нэр олон юм үзүүлэн одоо тийм санаандыг мэддэгдээ чинь нөгөө пирамид гэдэг штеп эрүүл зүй хоолтын пирамид гэдэг тэдэн хувь нь уураг нүүрс ус тос өөх байх юм бол бидний хоолт эрүүл байна гэд. За сүүлдээ нөгөө юм тавгаар идэг болсон штеп. Тавгны тэдэн уураг мах тий ногоо жимсэн гэд байх юм бол илүү эрүүл сайхан байна гэж үздэг. Тэгээд яг энэ санаан дээр үндэслээд нэгэн эрдэмтэн буюу Daniel G. Siegel гэдэг сэтгэл засалж одоо Америкийн Калифорни мужийн одоо Лос Анжелес их сургуулийн clinical professor. Тэгэд өөрийн нөгөө хамтрагч David Rock гэдэг neuro scientist одоо neuro шинжилгээ ухаанч хүнтэй хамтраад нэгэн юм эрүүл одоо тэ оюун ухаан сэтгэл санааны тавгалалт гэдэг тэм зүйлсийг гаргаж ирсэн байна. Тэр нь айгүй сонирхолтой. Тэр нь ямар зүйлсээс бүрддэг гэхээр яг одоо ийм хүний сэтгэл санаа тэ оюун ухаан ийм тавг байлаа гэж үзэхэд энд ийм 7 төрлийн одоо хоол буюу 7 төрлийн цаг орох ёстой гэж үзсэн байна. Буюу хоногийн 24 цагт ийм 7 төрлийн цаг орох юм бол бидний сэтгэл санаа доктортой, оюун ухаан сайн, тархи маань илүү нөхөн сэргийж чаддаг. Тэдгээр 7 цагт бидний тархинд аягүй шим тэжээл болж очно гэсэн тийм санаа гаргасан байна. За тэр 7 цагт тэр нөгөө дөрвөн нийлээс хөгжилдөх тоглох цаг ч орсон байгаа байхгүй. Тэрийг эхнээс нь дурдах юм бол эхний хан төвлөрөх цаг. Буюу бид нэр тодорхой зүйл төвлөрөөд одоо ажиллах ч юм уу суралцах тийм цаг хэрэгтэй гэж байгаа. За хоёрдугаарт нь тоглох цаг. Буюу хөгжилдөх тэ инээж баясгах цаг хэрэгтэй. За гуравдугаарт нь холбогдох цаг буюу бусад хүмүүстэй биечлэн амьд харилцаа үүсгэж харилцаа холбоо үүсгэх цаг. За дараа нь бие махбодын цаг буюу бие махбодын дасгал хөдөлгөөн хийж одоо бие махбодоо нөхөн сэргээх тийм цаг хэрэгтэй. За дараа нь дотгошоо чиглэсэн цаг буюу одоо бид нэр юу яадаг штэ ингээд өөртөө ярилцаа дотроо тунгаан бодоод эргэцүүлж бодоод чимээг хүн суух тийм цаг гэдэг. Тийм цаг хүн бас хэрэгцээтэй байдаг гэж үзсэн. За дараа нь сул цаг. Одоо ямар нэгэн зүйл анхаарлаа төвлөрүүлэхгүй нэг зүйлийг зорж хийхгүй зүгээр л зориггүйгээр тийм сул цаг хүнд хэрэгтэй байх нь гэж. Тэгээ мэдээж унтах цаг хүнд тархинд яалч үсэн төлөөтэй гэж үзсэн. Тэгэхээр энэ 7 төрлийн цаг хүний одоо 24 цагт байх ёстой гэж үзэх юм бол эдгээр цагууд маань ажил дээр өнгөрөх болох гэдэг нь тий. Тэгэхээр ажил дээр өнгөрөх боломжтой байна уу гэдэг асуулт гарч ирж байна. Жишээлбэл одоо 7 төрлийн цагийг ерөнхийдөө долууланд нь яг нэг адил хэмжээний цаг гэхгүйгээр өөрхөн нөхцөл байдалтай тулгуурлаад ч юм уу тий одоо тааруулаад оруулаад явах боломжтой юм бол гэж харж байна л да. Жишээлбэл төвлөрөх цаг гэхээр дөнгөж яг нөгөө ажил дээр ирээд төвлөрч суугаад ажиллаа хийх цаг. Угаасаа байдаг тий ажил дээр өнгөрсөн байдаг. За тэгээ дараа нь тоглох цаг. За холбогдох цаг ажил дээр байдаг. Тийм хоорондоо ярилцах цаг. За ажлын тухай яриа өрнүүлэх ч юм уу эсвэл энгийн яриануудыг бас өнгөрүүлэх. Хин нэгнтэй одоо ажлынхаа тухай ярилцах, сонин сайхнаа ярилцах гэдэг ч юм. Тэр бол бас жишээ нь хин нэгнтэй холбогдох цаг байж болохоор харагдчих. Ажил дээр бол өнгөрүүлж болохоор юм тий. За тэгвэл бие махбодын цагийг ажил дээр өнгөрүүлж болох юм бол ажил дээрээ дасгал хөдөлгөөн хийх боломжтой. Тийм ихэнх одоо бас ажиглаад байхад газрууд байгууллагууд юм амралтын өрөө гэдэг одоо өрөөтэй болсон. Тэнцээний гүйлтийн зам, за дугуй ч юм уу эсвэл ширээний хөл бөмбүүдийг бас байршуулсан харагдаад байгаа. Тэгэхээр хоол эзний дараа ч юм уу ийм дасгал хөдөлгөөн хийх одоо
яг зааландаа бүгд хамт зогсож жоод нэг амьсгалын засал сонголтын засал гэх юм. Яа тэгэхээр тэр ч мөн оффист ажилладаг хүмүүс бол нурууч хийлэхтэй гоё хөөрөх гэдэг асуудлаас урьдчилан сэргийлэх байдлаар нийт ажилтнуудаа бас тасгал хөдөлгөөн хийдэг ч юм. Тэр нь мэдээж одоо бүтэн 1-2 цагаар үргэлжлэхгүй нэг 5-10 минутын хугацаанд хийгээд буцаад ажилдаа ордог ч юм. Тийм байдлаар тэр сүүлийн үед байгууллагуудыг нэг бас хэрэгжүүлж болоод нь тий. Тэгэхээр бие махбодын цагийг ажил дээр өнгөрүүлж болохоор харагдсан тий. За тэгвэл дотгошоо чиглэсэн цагийг ажил дээр өнгөрүүлэх боломжтой. Одоо нөө эмор суух гэдэг шүү дээ. Одоо би юу н ямар учиртай зорилгод маань юу игээд дотгошоо тунгаан бодох бяцлах цаг. Яг харьцангуй байгууллагууд нөгөө нэг юм эморох булан эмордог өрөө гэдэг ч юм уу. Тийм одоо өрөөнүүдтэй бас болоод байгаа харагдаад байгаа. Тэр одоо сошиал медиа гарч ирсэн нэлээд зургууд бас яваад байгаа тий. Тэгэхээр яг дотгошоо цаг гэдгээр хүн өөртөө ярилцах, дээрэс нь ажил эхлэхээс өмнө ч юм уу нэг юм ажлаа төлөвлөх тий. Өөрийнхөө одоо энэ ажлыг хинтээ хамт хийх үү? Энэ ажлыг ямар шат дараалтаагаар хийх үү? Хэдий хэрэг хугацаанд дуусгах уу гэдгээ төвлөрч одоо бичиж тэмдэглэж суух ч юм уу. Тэр нь бас нэг төрлийн дотгошоо цаг, дотоод цаг гэх юм уу. Тэр бас болох боломжтой болов уу гэж харж байна. Миний хувьд жишээлбэл яг ажлын цаг эхлэхээс өмнө одоо арай эрт ирсэн байгаа үедээ ч юм уу тий. Өнөөдөр ямар ажлыг хийх вүлээ? Тэр чинь одоо хэдий хугацаанд хийх юм, ямар зорилготой байх юм ч гэдэг юм уу. Тэгж бас бичдэг. Тэгэхээр тэр бас дотгошоо цаг гэж болох байна. Тийм ээ тий. За тэгвэл сул цагийг ажил дээр өнгөрүүлж болох юм уу? За энэ бол бас аюу хоёр талтай ойлголт чиг санаж байна. Яа тэгэхээр удирдлага одоо байгууллагын зүгээс ч юм ажилныг тасралтгүй ингэж юу нь бол ажилуулж ийж бүтээмж гаргаж ийж те гүйцэтгэл гаргаж ийж одоо ашиг орлого өндөртэй байх гэдэг. Гэтэл нөгөө талдаа ажилтан болохоор өөрөө робот биш учраас одоо үргэлжийн мөхөд бас ингэж ажиллаа хийдэг ч юм уу. Одоо бүр ингэж бусад бүх хэрэгцээг хаяад те зөвхөн ажилдаа төвлөрч суугах нь нэг талаараа аюу бүтээмжийг бууруулдаг ч юм уу. Гэтэл энэ тодорхой хэмжээнд тухайн ажилтан өөрөө сул цагийг гаргаад одоо юу ч хийхгүйгээр зүгээр одоо орших цаг гэж яриад байгаа тийм тэр цагийг гаргаснараа анхаарал төвлөрт нь сайжирдаг ч юм уу. Эсвэл бүтээмж нь одоо нэмэгддэг ч юм ийм тархиа дахин зэнэглэхтэй тархиа амраахтай холбоотойгоор бас тийм сүүлийн үедэд бас тийм ойлголт зөндөө байгаа. Нэг талдаа удирдлага ажилтныг маш сайн шахаж ажлыг гүйцэтгэлээ гаргах хэрэгтэй байж идэг. Гэтэл нөгөө талдаа ажилтан өөрөө хүн учраас одоо сул цагийг нэг гаргаж явах шаардлагатай байдаг ч юм. Гэтэ мэдээж сул цаг гаргаж ийна гэд одоо үйлчлүүлэгчтэй харилцдаг одоо харилцагчтай харилцдаг ажилтнууд яг харилцагчийн өдөөс харж суучаа сул цагаа гаргалаа явах нь бас өрөөсгөлтэй тэр бас байж болохгүй одоо менежмент соёлын хувьд ч юм. Харин яг ажлынхаа нөхцөл байдлаа тулгуурлаа тодорхой хэмжээнд сул цагийг гаргацдаг бол тэр бас байж болох зүйл. Бас нэг тийм өрөөсгөлч гэмээр ойлголоо гэхдээ хэдий одоо олон цаг тасралтгүй айгу удаан хугацаанд ингэ ажиллаж ийна гэдэг нь бүтээмжтэй байдлыг илэрхийлнэ гэж бодоод. Яг үндэ бид нарт сул цаг те амрах цаг одоо нөхөн сэргэх цаг ч юм уу тэр цаг байж иж бид нэр бүтээмжтэй байдал маань нэмэгдэнэ гэж бас үзэж байна те. Тэгэхээр мэдээж тэгтээ тодорхой зохих хугацаанд мэдээж сул цагийг гаргах нь зүйтэй байна. За тэгвэл хамгийн сүүлийнх нь унтах цаг. Ажил дээр унтчих юм. За тэгтээ яг нэг өдрийн хоолны дараа ч юм уу их нойр хүрдэг те. Нозоорол эсвэл ажил орчин жоохон халуун бол ингээл нойр хүрэл хөвшөө хэлээд ч юм. Бас нэг сонирхолтой мэдээлэл хэлэхэд Англи улсад жишээлбэл одоо нойруудалтай холбоотойгоор ажил дээр гардаг эрсдлүүдийг одоо нэг мөнгөн дүнд шилжүүлсэн чинь 40 тэрбум фунт болсон тийм одоо судалгаас байсан. Дээрэс нь одоо та бидний бүгдээрийнх нь маш сайн мэддэг Хятад улсад унтах юм орыг хүртэл гаргацсан мэт. Тэг үйлдвэр ажилтнуудтай урт хугацаагаар ажилладаг учраас унтах орыг хүртэл гаргацсан мэт ч юм уу. За тэгээд Норвеги улсад бол бүр ингээд гадаа унтах боломжтой. Одоо тийм байгууламжтай байдаг ч юм уу. Тэгэхээр зарим улсад энийг бол зөвшөөрсөн. Тийм хуулийн хүрээнд бүр ингээд зөвшөөрсөн байдаг ч юм уу. Тэгэхээр яг унтжина гэдэг нь одоо бүх ажлаа хаяад мартаад тий бүр ингээд унтаад ах биш. Ерөнхийн нэг дахин сэргийлт авах байдлаар тийм ярьжтэй нэг хэдэн минут 20-30 минут гэх юм. Гэхдээ бас л яг саяны нөгөө сул цаг, дотгошоо цаг та ерөнхийдөө бол адилхан нөхцөл байдлаа одоо тааруулаад тодорхой хэмжээнд бол тэрийг бол байж болох хол гэж бас харж байна. Тэгвэл энэ 7 цаг маань ер нь бүгдээрээ л ажил дээр бас тодорхой хэмжээнд өнгөрүүлж болохоор юм тий. Тэгснээрээ бидний ажлын бүтээмж сэтгэл ханамж сайжрах бас талтай. Тэгвэл ажил дээр хөгжилдөж тоглох ер нь боломжтой юу гэж бодож байна. Энэ дээр яг нэг бол тийм эсвэл үгүй гэх юм хоёр талтай ойлголт гарч ирж байна. Яа тэгэхээр ажлын цагаар хөгжилдөх нь одоо ажлын цагийг хийдүүлж байна.
Тэгээ ажлын цаг бол одоо ажиллаа хийх ёстой цаг гэж боддог одоо ажилтнууд ажиллагаа төрөл байдаг. Тэгэнгүүтээ нөгөө талдаа болохоор үгүй одоо ажил дээр гэж хөвгөлтэй баяр баясгалтай байх юм бол ажилтныг илүү удаан тогтоон барьж чаднаа. Ажилтан илүү бүтээмжтэй байна. Ажлаас авах сэтгэл ханамж илүү өндөр байна гэдэг удирдлага ажилтнууд ч гэсэн байдаг. За тэгэнгүүт ерөнхийдөө бол нийтлэгээрээ бид нар ажил дээр хөгжилдөх нь бас тийм чиг одоо зохистой зүйл биш ээ гэж бас ойлгодог тийм нийтлэг ойлголт байдаг. Ерөнхийдөө бол Азийн орнууд нөө соёлоосоо шалтгаалаад жишээлх юм бол хятад яг одоо нөгөө фан буюу тэр хөгжилтэй баяр баясгалтай байх гэдэг утгыг илэрхийлэх ханз нь давхар залхуурал бодит байдлаас зайлсхийх гэдэг утгыг ингэж агуулж идэг. Тэгэхээр хятадтай хувьд жишээлбэл бүр энэ одоо хөгжилгэн гэдэг нь байж болохгүй зүйлээ. Тэгээ энийг бол одоо хизээс зөвшөөрөхгүй гэж үздэг байхад Европын орнуудад бол энэ бүр юм соёл болцсон ч гэдэм үү. За бүр юм олон улсад жишээлбэл 4 сарын 1-ний өдрийг зарим орнуудад 1 сарын 31-ний өдрийг International Fan Network Day буюу одоо олон улсын ажлын байран дээрээ баясгалтай хөгжилтэй байх өдөр гэж хүртэл тунхаглаж зарлаад тэрэндээ зориулаад бүр хөтөлбөр гаргаж ингэж бүтэн нэг өдрийг өнгөрүүлдэг тийм соёл хүртэл одоо байх жишээтэй. Тийм байдаг. За менежментийн салбарын нэлээдгүй их ном бичсэн нэлээд алдартай судлаач Боб Нилсэн гэдэг хүн байдаг. Тэр хүн болохоор яг энэ ажлын байрны сэтгэл зүйн эрүүл мэнд, ажлын байрандах одоо баяр баясгал хөгжүүлэх тухай судалгаа хийсэн юм л та. Гэхдээ 100 гаруй компани ажилтнуудыг хамруулад судалгаа авсан. Тэр судалгааны үр дүн болохоор нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 81% нь ажлын таатай орчин гэж юу хэлэх вэ гэдэг одоо асуултанд болохоор ажлын орчин хөгжилтэй, баяр баясгалтай, одоо ийм инээд хөөртэй байх юм бол ажлын орчин таатай байна гэж үзэж одоо ингэж дуу нэгтээр тэгж хариулсан байна. Тэгэхээр ер нь бол энэ ажлын байран дээр хөгжилтэн гэдэг чинь байж болох үзэгдлээ гэдгийг олон улс төрөл хүлээн зөвшөөрсөн байна. Тийм ээ тий. Би бас ажил дээр одоо хөгжилтэй байх, тоглох тэдгээр маань ямар ач холбогдолтой эерэг нөлөөтэй байдгийг харлаа л да. Тэгсэн хэд өрөөдөө хэдэн зүйл ажиглагдсан. Нэгдүгээрт ажлуудын стресс буурна гэж үздэг. Яагаад тэгэхээр хүн инээх үедээ хөгжилдөх үед хүний бид нөө эндорфин гэдэг одоо даавар ялгарч идэг. Тэр нь бидний яг амраадаг, тэ стрессийг бууруулдаг гэж үздэг. За тэгээд үүнээс гадна сэтгэлийн хат нэмэгдэнэ гэж бас үзсэн. За яагаад тэгэхээр мэдээж нөгөө ажил заримдаа хэцүү байдаг тий асуудлууд гарч ирдэг. За харин ажил дээрээ хөгжилтэй тоглох цад байх юм бол тэр хэцүү асуудлуудыг даван туулах чадвар ажлуудад нэмэгддэг. За жишээ нь хэцүү харилцагчтай ажиллах тий цаг тулсан ажлыг хийх тий гэх мэт ажлуудыг илүү эргээр даван туулах чадамжтай болдог гэж хараад байна л да тий. За 3 дугаарт нь мэдээж ажлын сэтгэл ханамж нэмэгддэг. Буюу өөрийнхөө ажлын байр, ажлын орчин, байгууллагатай сэтгэл ханамжтай байдаг гэсэн судалгаа. Тэгээ мэдээж энэ байгууллагын соёлд эргээр нөлөөснөр мэдээж хамтран ажиллагчдад ч гэсэн эрэг нөлөө үзүүлдэг гэж байна тий. Тэгэд яг энэний одоо ач холбогдлын ард бас л дахиад бидний байнга төрддөг хүний нөөцийн эрэгц багсан шүү. За тэгээд тэнтэй холбоотойгоор байгууллагын зардал бас багснаа гэдэг ойлголт давхар явж байна тий. Нэмэлтээр яг энэ ажлын байран дээр хөгжилтэй байх нь биднэрт өөрөө яаж нөлөөлдөг гэхээр илүү ажилтны бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг юм байна. Яагаад тэгэхээр инээд хөөртэй өөр ингэж ажиллах ялгаа үйл ажиллагааг хийх нь ажилтнуудад ийм тайван мэдрэмжийг ер нь өгч идэг. Тэнгүүд энэ тайван байгаа мэдрэмж чинь буцаагаад биднийг анхаарал төвлөрөлтийг маш сайжруулад ажлын бүтээмж хийгээд бүтээлч байдалд эргээр нөлөөтэй үзүүлдэг байгаа. Ер нь бол жоохон ч байсан гэсэн та хөгжилтөөд инээд хөөртэй одоо байж чадах юм бол альва нэг асуудлыг одоо яг сайн сэтгэлийн хат нэмэгдэн гэдэг шиг арай өөр өнцгөөс харах. Тэгээ илүү эргээр хүлээж авах. Илүү зөвөр даван туулах, зөвөр зохицуулах гэдэг ч юм. Тэр нь бас нэмэгдэж идэх байна. За тэгээ дээрэс нэмээд мэдээж байгууллага ажилтнуудын хоорондын харилцаа холбоо сайжирна. Жишээлбэл тоглоом тоглож байх хавцтай, за хөгжилдөж байх хавцтай эсвэл нэг баг болоод яг юм багийн үйл ажиллагаа сайжруулах тоглоомыг тоглолдог ч юм те. Энэ үедээ нөгөө өмнө хязгаарч харьцаж үзээгүй хүнтэйгээ харилцах. Тэр хүний тухай илүү шинэ мэдлэг мэдээллийг өөртөө суулгах. За тэгээд хин нэгнтэй юм гүн гүнзгий холбоо харилцааг тогтоох. Энэ нь буцаагаад ажил дээр ирэхэд хүртэл сэтгэл ханамжтай байгаад нэг баг хамт олонний бие биенийдээ хандах хандлага те бие биенийг харах өнцөг хүртэл эргээр нөлөөлөх боломжтой байдаг байна.
За тэгвэл та хэд маань бас гайхчихж магадгүй. Тэгвэл одоо ажлын байр нэр хөгжлөх боломжтой юм байна. Яаж хөгжүүлдэг юм бэ? Тэгээ яаж одоо баяр баясгалтай байх вэ? Гэт нийтлэхээр бол энэ тоглох одоо ширээний хөлбөмбөг тоглох эсвэл амралт цугаалгаар явах гэж бодож иж магадгүй те. Тэгвэл олон улсад ч юм уу ер нь өөр ямар ийм одоо арга хэрэгслүүд байх уу? Өөр ямар байдлаар бидний ажил дээр хөгжилтэй байх боломжтой байх вэ? Янз бүрээр гэж болно те. Жишээ нь одоо ажлын хэсэг дээр нэг юм тоглоомын булантай байгааддаг болсон шүү дээ. Хөлөг тоглоом байдаг ч юм тий. Хөлөг тоглоомууд эсвэл ажил нөгөө хандаа даарц үлгцэн те. Эсвэл нөгөө чиний хэлдэг ширээний хөлбөмбөгтэй нэг юм булангаа яг ингэ тоглоом хөгжилтэй байхад зориулаад тогтжуулсан. Эсвэл тийм үйл ажиллагаануудаар бас хөгжилтэй байх боломжтой. Жишээ нь манайхан аягүй хийдэг шүү дээ. Монитор зарлана. Тэ авиасын үзүүлбэр, авиасын өдөр нөгөө талент шоунууд хийдэг. За эсвэл нөгөө юм тодорхой өдөр юм зориуд юм дүр тувирж ирэх гэж юм уу гэх мэтчлэн байж болно. За эсвэл юм дотроо юм хөгжилтэй сорил юм тэмцээн дээр зохиож болно. Quiz night гэдэг ч юм уу тийм бас. Quiz night бас их сонирхолтой санаа тий. Яг том нөгөө олон хүнтэй корпорациудын хувьд бас нөгөө урлагийн наадам, спортын наадам. За тэгээд одоо яг нөгөө сар 7-8 сард бол бэсрэг наадам гэдэг ч юм уу. Тим нэг бас нэлээд зохион байгуулдаг санагдсан миний бодлоор. Тэгээд харахаар ер нь бол байгууллагууд ажил дээрээ хөгжилтэй байх үйл ажиллагааг бол хийдэг байгаа. Тийм том жижиг янз бүрээр. За жижигээр их юм бол одоо хамтдаа өглөөний цай идэх эсвэл одоо юу гэдэг чинь хинийний төрсөн өдрийг хамт тэмдэглэх байж болно тийм. За тэгмүүд нөгөө талаар одоо энэ наадам зохиох ч юм уу өдөрлөг зохион байгуулах гэдэг ч юм уу тэр бол илүү юм нөгөө цаг хугацаа зохион байгуулалт зардал шаардсан ажил гэж болно тий. Тэгвэл хүн болгоод утас барьж байгаа. Хүн болгон л утас одоо ухаалаг утас хэрэглэж чинь. Тэнгүүд яг тэр ухаалаг утасны хэрэглээгээр дамжуулаад зөвхөн тухайн байгууллага хамт олонд зориулсан инээ төртөй байх баясгалтай одоо хөгжилдөх нэг төрлийн арга болох юм чаленжуудыг бас зохион байгуулах боломжтой. Тэр нь бол одоо яг нөгөө бидний өмнөх дугаарууд дээр ярьдаг Habit гэдэг аппликейшнээр дамжуулаад зөвхөн танаа байгууллагад зориулсан нийт ажилтнуудыг чинь хамруулсан юм чаленжийг бас зохион байгуулах боломжтой. Тэр нь одоо илүү дэлгэрүүлээд хэлэх юм бол та ажилтнуудаараа илүү юу хэлхийг хүсэж байна. Тэгээ ямар дадалтай байхыг хүсэж байна. Тэр одоо хүсэлтэд өгдөг ч юм уу. Яг одоо өгөөд яг тэрнийхэн дагуу манахаас ингээ хөтөлбөр гаргаж өгөөд. За тэгээ тэр хөтөлбөрийн дагуу ажилтнууд өөрсдөө гар утсаа ашиглаад тэр чаленжид нь оролцдог байдлаар ч юм уу те бас тийм байдлаар шийдэж одоо технологийн тусламжтайгаар бас тэгж шийдэж болохоор байгаа юм. За тэгвэл яг энэ ажлын байран дээр баяр баясгалтай хөгжилтэй байхтай холбоотой бас сонирхолтой судалгааны баримтууд байна л да. Тэрнээс ярих юм бол ажлаа хийж эхлэхээс өмнө хошин одоо тийм инээдмийн бичлэг үүсэн ажилтнууд бусад ажилтнуудтай харьцуулахад 12% илүү ажлаа хийх сэтэл өндөртэй байдаг. Буюу бас нөгөө дад жаргалтай байж эндорфины ялгаруулж байгаа учраас те. За нэмэлтээр ерөнхийдөө альваг эргээр хардаг хүмүүс асуудал сорилттой тулгархтаа сэтгэлийн хат өндөртэй асуудлыг эргээд даван тулдаг буюу бас л нөгөө түрүүний ярьсан сэтгэлийн хат нэмэгдэхтэй холбоотой юм явж байна. За тэгээд ажлын байран дээр аз жаргалтай баяр хөөртэй байгаа ажилтнууд 31% илүү бүтээмжтэй ажилдаг гэдэг судалгааны үр дүн бас байна. За мөн Германы 16-аас 29 насны ажил эрхэлдэг залуучуудын дунд хийгдсэн нэг судалгаа юм л да. Тэр судалгааны үр дүн болохоор энэ судалгаанд хамрагдсан залуучуудын 92% нь ажил дээрээ хөгжилтэй байх нь амьдралын сэтгэл ханамжид хүртэл эргээр нөлөөлдгөө гэж дурдсан байна. Тэгэхээр яг нөгөө ажил амьдралын хоорондын тэнцвэр тэр хоёрын хоорондын холбоо уялдаатай холбоотойгоор ч гэсэн бидэрт эргээр нөлөөлөх боломжтой байх нь. За өнөөдөр бол ер нь бид нар олон зүйлийн талаар ярьлаа те. Эрдэмтэн судлаач, сэтгэл засалч нар, за нейросайентистууд маань яг энэ олон төрлийн цаг те тэр дотроо хөгжилтэй байх те сул байх цаг ч юм уу дотгошоо чиглэх цаг энэ цагууд нь бидний тарих, оюун ухаан, сэтгэл санаанд эрээр нөлөөлж байна гэдгийг батлаад үзүүлээ харуулад байна. За түүнээс гадна олон улсад ч гэсэн олон газруудад яг энэ тоглох хөгжилтг нь хүмүүст ийм эерэг нөлөөтэй байна гэдэг баримтууд байна те бас бидэрт. Тэгэхээр та бүхэн ч гэсэн тоглох хөгжилтөг цагийг ажил дээр хэрэгжүүлээд үзээрэй. Ямар үр дүн гарах нь сонирхоорой гэж хүсэж байна тийм. За энэ хүрээд өнөөдрийн маань подкаст дуусч байна. Дараагийн дугаараар уулзцгаая.